толгой нь хүртэл ингээд нүдэн юутай. Яг манайхан ингээд нэг ийм хэлбэрийн ийм хөөргнүүд байна шүү дээ. Ийм бондор ийм хөөргөнд их тасцсан байт юм байна. Яг л ийм байх хэвээр хөөрг гэдэг чи ийм байх хэвээр гэж ойлгодог юм байна. Тэгсэн чи яг дэлхийнхаа тэр одоо цуглуулагч нар гэдэг юунууд байгаа шүү дээ. Хөгжил нь ерөнхийдөө бол шилбэртэй, хэлбэр ингээд хамаагүй ер нь тийм байдгийн байна гэдгийг олж хараад тэгээ ер нь ингэж хийвэл яад ингээд энэ зохиомж нь бас нэг өөрчлөе гэдэг нэг тийм санаагаар оруулж байгаа байхгүй. Тэгээд үргэлж нэг юм бөөрг юм байхар ч бас сонирн биш шүү дээ. Тийм нэг тэгэл эхэлсэн юм л да. Энэ чулууч өөр айгүй урт настай. Хэдэн сая жил ярина шүү дээ. Тэгэж олборлож ирсэн чулууг нэг олигтой юм хийхгүй бол болохгүй үстэй. Нэг юм муухай юм хийчихэд тэгээд тэр чулууч нь цаашаа айгүй олон жил өв дамжаад эн чи өвөгийн хилэнцих гэд ингээд цаашаа бүр ингээд урт наслах байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ дэр чинь сэтгэл мэтгэлдээ өгөөд ур хийцээ хийхгүй бол болохгүй болчиход байгаа байхгүй юу. Ер нь нэг тийм л аясаар хийгээд байгаа. Энэ гот хос хэрэм. Энэ талдаа нэг ингээ гоо дүрсцэн. Самраа барьчихсан. Борох зоонд. Тэгээ энэ гой борохцоо. Улаан асар ингээ борохцоодлого хийцэн. Тэгээ энэ дотор нь бас нэг пинк шүний нүд гэдэг юм да. Нүдэн чулуу гэдэг. Энийг өөр харуулаад юу яц юм уу? Сөөрлөлцсөн. Хийлгэн. Могоо жил гарч ийн гэхэд могоогоо хийлгийгээ. Тэгээ одоо энэ могоочдын юу гэх чинь одоо энэ шүү дээ одоо. Энэ нэг ямдаа чулуу гэдэг нэг Монголын ингээ гардаг нэг юм гой чулуу гэдэг. Тэрүүгээр одоо ингээл өндөгтөө могоо. Энэ бүр өнгө нь хүртэл ингээд байж байгаа жишээтэй. Тэгээ энэ толгой нь хүртэл ингээд нүдэн юутай. Тийм үү? Энэ манай Монголоос олддог энэ чулуугаар ингээд бүр ийм өөр хийгээд. Энийг яг нэг үзэсгэлэн тавьж болно шүү дээ гэд нэг Батчулангуй хэлснээс болоод би юу яадаг бас нэг үзэсгэлэн тавьчихдаг юм уу гэ бас нэг хэд юм хадгалаад байгаа. Одоо энэ хэд бас нэг час хийсэн амтан байна. Наач ямар утга учиртай юм. Энэ өнгө шүү дээ, ирвсний өнгө. Яг энэ дээр ингээ байгаа байхгүй. Одоо бүр ингээ харахад айгүй гоё. Тэгээ нэг гоё ирвс хийх учиртай байлгаад байгаа байхгүй. Яг өнгөжөөд нэг үзэсгэлэн тавиул яадаг юм л гэж. Гэх мэтийн жорнууд байна. Гэхдээ манайхан айгүй мундаг улсууд байхгүй. Энэ манжаас чинь энэ чулууг тэ хэдэн сая жилийн настай гэдгийг ойлгоод за хэдэн сая жил баг цаашаа өвлөгдөд явна гэдгийг ойлгоод тэгээ аав үлдсэн байгаа шүү дээ. Өөрийн соёл болгоод хамгийн үнэтэй өөрөг гэхэр чинь аавын өөрөг өвөгийн өөрөг болдгоо шүү дээ. Тийм тэр утгаараа энэ ч нөө олон жил наслаад өв дамжаад ирсэн юм чинь бүр илүү үнцэнтэй л гэсэн үг. Тийм баггүй. Тэгээ одоо манай залуучууд харин юу яадаг болчиход өөртөө зориулж гоё хөөр хийлгдэг болчиход байгаа байхгүй. Хүмүүс одоо ямар хэлбэр дүрстэй хөвчлийг хийлгэж ямар хэлбэртэй? Одоо ер нь өөрийнхөө жилийг өөрийнхөө ордыг хийлгэн. За өөрийнхөө дуртай амтныг хийлгэн. Одоо морь их голдоо хийлгэн штэ. Морь луу нэр гал. Энэ хөөргөндөө бүр ингээ автцсан улсууд ч нэ штэ. Хөөргийг ямар гоё болох уу гэдгийг бүр ингээ зориод бүр энэ тэндээс штэ бүр шүрийн олж ирж гин, хашийн олж ирж гин, бүдээ зэргийг олж ирж гин. Тэгээд тэгсэн одоо бүр ийм материал олж ирвэл яах вэ? Энэ усан биндрээ гэдэг. Тэгээд энэ ч нэг каратаар хэмжигддэг болохоор ингээ хасчуулахгүй. Нэг
хөрөний хэмжээст оруулахаар ч хасан шүү дээ. Тэгээ хасах болохгүй байхгүй. Тийм болохоор н одоо энэ тэрэнд нь зохиомжоо гаргаад ингээ явж байгаа жишээ таахгүй. За энийг л тарна да. Одоо энэ нөгөө зохиомж нь энэ юу нэг гоё луутай ингээд гоё юм зохиомж хийгээ явуул. Гоё юм уу? Энэ угаасаа юм усан юутай юм чи энд нь далаагийн ингээд гоё юу ягаал. Далаа дотор энд нэг загстай ингэж гоё хийгээд энэ гоё хөдөлсөн дэлээд ирэхээр энэ өөрөө гоё дурсан гоё болно. Тэгээ ингээд лууга яаж хийх вэ гээл ингээл туршаал үз танаас сууж. Тэгээ энэ зохиомж гэхээр чин доогуур нь энэ томноос нь хасаагүй шүү дээ. Доор нь гоё божигнуулаад ингээ энтэй өөрөө хөөргөн ингээ хийгээд өгөхөр өөрөө хөөргөн хэлбэртэй орчих зах жишээтэй байхгүй. Тэгээ нэг усан биндрээ яагаад тийм болохоор одоо лусын амт хийгээд луу хийчихэд байгаа байхгүй. Хослоо хийгээд тэгээ хос загастай бас. Тэгээ энд юутай яст мэлхийтэй бас. Тийм гэмтэр. Та хэр удаа хийвэ? Лусын овоо барилаа. За. Энэ юу чин их нарийн ингэж барихгүй бол бас нэг чулуунуудтай ч хамт ингээ адилхан ингээ явж болдгүй юм байна. Тэгээ чинь өнгөлгөө бас чухал байхгүй. Өнгөлгөөн дээр бас удаа тэгээ ухалт мохолт гэдэг чи одоо бас тунгалаг чулуу чинь дотор нь бас ингээ өнгөлдөг байхгүй. Адилхан хамт өнгөлж байгаа чи. Тэгээ нэг ийм гоё материал хүртэл олоод манайхан зүгээр сүрхий штэ. Та тэгэл ийм ховор материалууд аваад ирэхээр их баярлах уу? Гүй баярлалаа штэ. Энд чи одоо ийм юу гэж чинь одоо яг үннийг хэлэхэд одоо бүх материал дээр л хийлээ өөргийг. Модноос нь эхлээл хаш шүр гээл ингээл бүгдээр нь л хийлээ. Одоо ганц энэ дээр бас нэг ховор хийсэн. Тэгээ урд нь нэг 2 3 хийсэн. Гэхдээ тэрний чанарыг бодвол арай өөр юм байна. Тунгалаг өнгөн гой цэнхэр байх учиртай ийм байлээ шүү. Тийм. Энэ хөөрөг чинь ер нь ийм учиртай шүү дээ. Одоо энэ буян хураах сав маа гэл ингээл ярьдаг. Яг залуучууд бол их хөөрөг мөрөг цуглуулах нь ч юу барих болсон байлээ. Тэгээд зөвлөлтөө энэ чинь өөртөө зөрүүлж гой хөөрөг хийлгчихэд бас гоё байхгүй. Тэгээ өөртөө зориулсан тэр хөөрөг нь цаашаа үр хөвгтдээ дамжаад цаашаа үр хөвгтөнд дахиад үр хөвгтдээ дамжаад ингээ явдаг энэ соёл. Энэ бол манай өв соёлын чинь нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ чулууга өөртөө таньж мэдээд бас үнцэнтэйгээр нь авсан ч болно, яасан ч болно шүү дээ. Тэр чинь өөрх нь бяр байхгүй. Тэгээд цаашаа өвлөгдөд явхад хүртэл цаад манай өвөөч бас бяртаа нөхрөөжтэй энэ төргээд бас юм бодно шүү дээ. Тэгэхээр энэ чинь ерөөсөө илтгэх хуудас л байхгүй. Өөрөх нь илтгэх хуудас гэсэн үг. Тийм болохоор эндээ өгдлөгөөд явчвал манайхан ингээд гэхдээ өгдөл өгж байгаа. Манайх айгүй ихсэн хөөрг сонирхдаг болсон шүү дээ. Тэгээ болж игэл ийм гоё хийц мийцтэй ингээд бүр ингээд улам сайжруулахыг л бодоод явж байгаа байхгүй юу? Тэр мэдээж. Тэгээ чинь яг нэг сийлээд ингээд байна гэдэг чинь дахин давтагдахгүй юм хийгдчихээр одоо энэ миний хөргөө гэдэг. Одоо энэ ингээд явхад бол нэг дахин давтагдах юм биш байхгүй. Чулуун байлаа ч гэсэн сэлбэр бас өөрөөр гарчдаг байхгүй. Тэгээ энэ давтагддгүй өв соёлтой л байх хэрэгтэй. Тэгээ энэ өв соёл чинь ингээд цаашаа дамждаг байхгүй. Гол нь дамждаг болохоор энэ урт наслна гэсэн үг байхгүй. Тийм болохоор эндээ бол өгөгдлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Яг хөө тамхиг ингээд тамхилах ёс мос ингээд байна. Толгойг ингээд жоохон үлээлдэг авчаад ингээд тамхилах хэрэгтэй. Тэгээд тамхилж явах өгсөн хойноо гоё яриа өрнүүлэх учиртай байдаг гэд байна. Тэгэхээр чинь энэ сэлбэртээ өргөж онцлог нь гоё яриа өрнүүлээ явцдаг байхгүй. Өөрөө юм ярихгүй байсан ч гэсэн нөө авсан үн хөөхөн чи ямар сони идэв. Одоо юу үзэгдээд байна? Юу харагдаж байна гэл. Тэнгүүд за ийм төслүүлж хийлгсэн ингэсэн тэгсэн. Ингээл чинь яриа үсээ явчихсан шүү дээ.